Монгол Улсын ерөнхийлөгч Шинх баярын бие эрүүл мэнд муу байна гэсэн шалтгаанаар эхчүүд үсгэлэн зарлж байсан билээ. Тийм ч учраас тодорхой албан тушаалтнууд нь сайд нарын гэгдэх 2 дугаар эмнэлгийг 20 хангийн харьяаллын эмнэлэг болгон 3 давхрыг нь өөрчилсөн. Тэгвэл бидний харж байгаа энэхүү төлөнхийн төвд өвчтнүүд нь коридорт гэртээ эмчлүүлж байна. Одоос 50 гаруй жилийн өмнө баригдсан төлөнхийн төв хизээ хизээгүй нурах болсон ч үйл ажиллагаа явуулсаар байна. Уг эмнэлгийг засварлах хөрөнгө мөнгөний боломжгүйгээс өнөө хүртэл иймэрхүү байдалтай байгаа юм. Улсын хэмжээнд ганц байдаг учраас төлөнхийн төвийн ачаалж байнга их байдаг гинэ. Тиймээс ч ачааллаад ийлэхгүй дүрчээ. Гор бол бага хөрцөхгүй байгаа нь үнэ зөв. Одоо яг тэгэл хүүхдүүд аваад гайгуудын хөл тосгол төрөлдсөн тийм том хүмүүс бол гэрээр нь амбулатороо явуулаад байж байгаа. Орны уралцсан хэлтэр бол мó энэ коридороор дөрөв хөвтдөн шүү дээ. Тэгэл хүн түнд өвчтөнгүүдэл нэг тасагтаа аваад тэгэл арай хөнгөн гэснээр бол дандаа коридор таваад байгаа шүү дээ. Эмчилгээний хувьд бол ерөөсөн дандаа арга гэрээс нь бүх юм ирж байгаа байхгүй. Одоо жишээл арга гэрээс нь тим тарай ийм бол бент одоо юу гэдэг бүгд нь арга гэрээс нь авахгүй зү. Эмнэлгийн зүгээс бол зөвхөн нэг ханааднаас яах нэг гал нэг тарай эмнэлгийн зүгээс л орж байгаа шүү дээ. Ерөөсөн бас арга гэрээс дандаа тий энд чи бас тий боломжгүй усууд бас байгаа юм. Ор өрөө нь хүрэлцэхгүй байгаа учраас хөнгөн түлэгдэлтэй өвчтнүүдэд гэрээр эмчлэх эм тарай бичиж өгч хүндвтрийг нь коридорт хэвтүүлэхээс өөр аргагүй дүрчээ. Гэтэл эрүүл мэндийн сайдууд бол намынхаа даргаыг эмчлүүлэхийн тулд нэгдсэн 2 дугаар эмнэлгийн 3 дугаар давхрыг ял идэлж буй ялтнуудыг эмчлэх эмнэлэг болгоод байгаа. Татвар төлсөн иргэд эмчлүүлэх эмнэлэггүй байхад тэр бумаар нь ицсэн хүн алж хүрээд алсан хулгай хийсэн ялтнуудад эмнэлэг гаргаж өгч байгаа нь иргэдийн эрх ашиг хамгаалах хөнгүү болсон мэтэ.